Хамгийн гол зүйл нь тэр арт шийдэлтэй байгаа юм л та. Арт шийдлээ хийж чадахгүй бол энийг ерөөсөй оролдоод хэрэг байхгүй. Яг ер нь Google-тэй ингээд бидний хамгийн гарц боломжтой хувилбар гэж хэлцгээд бас хүн бүхэн хийх гээд оролдоод илгэсэн байна лээ. Тэгэхдээ боломж байна гэсэн болохоос амархан гэж уулна хэлээгүй юм байна. Тэгэхээр одоо бидний хөгжлийн суурь нь ер нь альва зүйл хөгжихдээ уламжлалтай суурилт гэж үздэг. Одоо амжилт олсон байгаа тэр Японы кино, Ираны кино чинь уламжлалт утга зохиолынхоо аялал үйл суурилсан гэж үздэг байхгүй. Тэгээд бид нэр одоо тийм үг сан юу вэ гэхээр Польса. Энэ дээр толгуурлаад Америк, Япон баатрууд донд Монгол баатрыг одоо жүж бүтээж харагдаж гэсэн зорилго ажиж байгаа. Тэгээ одоо сая хэлсэн. Одоо шинэ директ байна шүү дээ. Директ бол одоо хамгийн актер өв сая эртний өв соёлтой гэж байгаа. Цөөн донсон юм шүү дээ. Тэгэхэд ерөөсөө 200 туйлстай юм байлээ. Тэгэхэд Монголд 300 туйлсан. Цаашаа явал 600 хүрнэ гэж. Баттайгаар 300. Тэгэхээр бидэрт зөвхөн хангалттай их тийм өвсөн зорин байна гэсэн. Тэгэхээр Монгол анимашныг туйлс анимашн гэдэг дэлхийд ханиулж томхох боломжтой юм үзэл байгаа юм. Тэрээс зорилгоо аниме фильм эсрэг туйлс гэдэг одоо. За анх сонсгодод энэ аймагтай том үтшгүй концепттэй мараад байдаг. Тэгээ энийг бол ганц хүн хийж амжихгүй. Олон хүн хийх ёстой. Олон хүн энэ бүтээх хамтрах янз бүрээр үзэх гэсэн. Өөрөөр бас хиймээр байна. Ер нь бол яг нэг Монгол pop гэдэг нэг дуучин гарч ирэх хэлчихэж шүү дээ. Тэгээ үр дүн юу болж байна? Өөрөө нэг хэдэн нэг дуу альбом гарлаа. Тэгээ тэр асуудал мэдэгдчихэж байгаа. Тэгэхээр одоо да одоо амдын сургуулийн нэг сайхан байна. Өндөр сайхан нарс ганцаар урагдгүй. Олон аяа матан дунд өндөр сайхан нарс урагдаг гэж. Тэгээ бидний хөгжиж байгаа төсөл бол хоёр янзын юм байна. Эхнийх нь болохоор энэ 3D бүрэн хэмжээний анимашн гэдэг. Энэ болохоор ноос товчон дээрээ суурилсан. Чингис хааны амьдралыг харуулсан. 3 эпизодтай ангитай тийм кино төлөвлөсөн. Ер нь бол кино төсөл амжилттай болох хамгийн том чухал зүйл гэсэн нөгөө зохиол нь хэр алдартай вэ гэдгийг ярьдаг гэж. Тэгэхээр Монголоос одоо хамгийн алдартай дэлхийд танигдсан ганц зохиол нь ноос товчон. Энийг хийж чадвал одоо бурхан алдан уулын мэн хэдэн жуулчин мэдчих байгаа гэж бодож байгаа. Тэгчээд бас нэг утга учирыг мэдэж ойлгоод их хааны мэн одоо оюун санаатай холбоотой бүгд борсолтой гэж ойлгочвол бас хэдэн хүн ярих үед. Гэхдээ яг энэ бурхан алдан уулан дээр гадаад хүн гарахгүй гэж чинь дараагийн асуудал байхгүй тийм ээ. Тэр чинь бид нар бол хоорондоо тогтоож ярьж болно шүү дээ. Араа яа асуудал гарахгүй гэж шийдчих тэгээд тэр үгээрээ бол. Дуулчид энэ гэр чараа тажиг уулын яриад байгаа байрагч нарсан болж байгаа. Энэний өмнө болохоор бид нар энэ түгээмэл их гэж буруу зурвал иллюстрацтай бүрэн хэлцүүлсэн юм ном юм заасан. 2008 оноос хийж хойш номын зургуудыг гэхдээ бас зүгээр хийгээ бай. Дүүгч, археологч, хэдэн судлаачдын оролцоотой зөвлөгөөтэй байсан. Нэс гол зорилго нь хүн бүхэнд ноос тавчааг уншуулъя. Төрч яс, соёл, зан заншил, айж амьдрал, оюун санааг орчуудын оюун санааны ертөнцийг гадаад дотоодын бүх хүмүүст ойлгуулах гэсэн зорилго тавьсан. Ер нь бол энэ ноос тавчааг уншсан, уншаагүй гэдэг юм хараад байгаа юм. Уншсан хүн аюу цөөхөн. Ялгаа нь болохоор амар их.
Уус тавчаа уншиж судалж мэдчихээд Монгол жуулчилж ирсэн юм бол ерөөсөө маш бэлгэмсүү бүр зорж насаараа зорж байгаа мөн төрөө тодорхой ирсэн. Тэгээд одоо ирчээд одоо үнээр их сэтгэл хангамжтай сайхан болгож идэг. Нөгөө яваад ирсэн юм бол яах вэ гэдэг нь заримд одоо бас хэлж байгаа юм. Ингээд бодчиход байгаа. Тэгэхээр нөгөө бэлтгэгтэй үтэж байгаа. Хоёр дахь төсөл маань болохоор 2D ийм зурмал. Тэгээд телевизийн цоврал, кинонуудын олон тоо дээр тийм төсөл байгаа. Энэ нь болохоор орой бүр 10 минут Монгол хүүхдүүд ингээд үзээсэй. Тэр нь дандаа Монголын үлгэр домог тойлсоос зэдэлж бүтээсэн байна. Эхний төсөл маань болохоор энэ 20 ангитай. Нэг анги нь 10 минут. Тэгэхээр 200 минут. Нийт 200 минутын үлгэртэй юм байна. Оодын шарын домог болоод их Монгол улс Нэрон улсын хаан 60-ны түүхээс ирсэн. Тэгээ энэ телевизийн хөтөлбөрийг болохоор их Монголын тус гэдэг нэг ерөнхий нэр өгчээд байна. Зарим нь болохоор ерөөсөө хүүхдүүдийг Google-дэгээр дамжуулаад Монгол хэл соёлын сургая. Тэгээд Монгол хүн болоод гэсэн зорилготой. Одоо яагаад тэгэхээр хүүхдүүд шууд англи хэл орох гэдэг. Яагаад гэж нэгээр нөгөө хүүхдүүд маань эцэг эхийн оролцоо их багтаагаар өсдөг юм байна л да. Яг телевизийн оролцоотойгоор юм бол. Өдөртөө зарцуулж байгаа цаг нь удаасаа тийм. Эхчүүд өдөртөө ихэд урттаа 3 цаг өгч юм гэж байна. Зурагт болохоор бараг өдөрт 12 цаг үзэж байгаа тийм. Тэгээд эндээс авж байгаа контент нь нэрээр ураад Солонгосын хар хаймрын ботлол ч юм уу тэгээд Америкийн үгдэн Cartoon Network-ийн үгдэн тэгээд аниме нэг орчод байгаа байхгүй. Тэгээд адстаа бол энэ чинь интернет цог янз бүрийн юм тархаа чадвал түгээ чадвал дэлхийн одоо энэ өнцөг болон бүрт байгаа Монгол хүмүүс шүү дээ. Англи, Америк, Японд юм байна. Асар олон Монгол хүмүүс байна. Бид нар маань дандаа Монгол хэлийг өсөж байгаа. Цөөхүүлээ дээрээ нэр 3 саяулаа байсан. Одоо тэр чинь соёлын юунаас одоо тийм хэл соёлын дархлааг алдснаас одоо бид нар гадны хүн болоод хасагдах. Тэгэхээр тэрэн дээр бас аваа нөлөө үзүүлэх болно гэж найдаад байна. Ерөнхий шийдс далаацын хувьд энэ Cartoon Network-ийн олон ангитай цогц бүтээн гэсэн. Тэгээ одоо энэ телевизийн болоод энэ кино контентийг хөгжүүлэхэд яаж ч энэ төрийн юмнуудыг гэдэг ашиглаж байгаа юм л да. Нэг од яриад байдаг юм хийдгүү. Андаа 3 сая хүн амтай ийм жижиг эдийн засгийн улс орнд байж байгаа. Одоо энэ их хор гэж яриад байгаа 20 том бүлгийн 17-нд кино орлого шууд санхүүжүүд тэтгэдэг байна. Нөгөө 3 бол зүгээр бодлогоор дэмждэг. Америк, Япон гэдэг. Япон бол одоо тэр манга, аниме дээр бол дэмжиж шүү дээ. Бодлогоор дэмждэг. Нэг шууд мөнгө өгвөл кино хийгээд авахгүй ч гэсэн их дэмжиж байна. Тэгэхээр Монголд хийж байгаа кино төслүүд бол хоёр чиглэлтэй явах гэдэг байгаа байхгүй юу? Миний хэлээд байгаа. Гадагшаага бол яг улс зугаас болтол батгшаага соёлын дархлаагаар хичээл. Тэгээд эдийн засаг арилжааны ашиг нь бол бага. Ер нь тийм хамаарахгүй. Тийм учраас төрөлд бол зайлшгүй юм. Одоо манай хойд Германы жишээ байна. Германы болохоор хот мууч улс гэдэг 3 ангиллаад канонуудад жил болоод жилдээ 4 удаа шалгах гэсэн. Тавайч нэг 300 мянган очдөг байна. Тэгээд чинь 3 жатнаас аваад яг гэсэн 900 мянган авчдаг. Даалгаа ярих гэж байна байна. Тэгээд дээр нь одоо зөвхөн санхүүгийн биш олон төрлийн бэлтгэл бас байдаг. Тэгээд энэ бүхнийг яриуд их олон юм болох. Учраас та
онцлоод. Тэгээ Иран ятад Солонгосын киноны хөгжил бол одоо яг л ийм замаар яваад идэг. Ираны киног бол энэ Khomeini гэж том дарамтлагч байх та бас үзсэн гэдэг. Барууны кино судлаачд болохоор Khomeini кинонд дэлхийд нөлөөсөн төрийн болоо шашныхаа үзэл сурталыг тулгаж яасан ингэ шүүмжилдэг юм билээ. Гэхдээ үр дүн нь бол өнөөдөр Ираны кино бол халдвартай шүү дээ. Монголд яригддаг болохоос биш. Их халдвартай. Арт киноны том болсон. За. За түрүү ярьсан. Гадагшаага болохоор тэр нэшн брендинг хийх. Тэгээ Монгол бүтээгдэхүүнээ борлуулах, өөрийг олохтой болгоход одоо энэ контентын үйлдвэрлэж кино өгдөг юм байна. Хоёрт нь болохоор монголчуудаа, монгол хүүхдүүдэд бол яг сэргийн материал хэрэгжүүлэх том зүйлх ёстой. Яагаад гэхээр одоо гадаад контент одоо соёлын автлага үнээр том хүчтэй байгаа. Идэвхтэй ихэлчихсэн юм. Энэ бол зүгээр нэг сүржигнэл биш байхгүй. Сая цагаан сараар нэг том асуудал манай гэр бүл болсон байна шүү дээ. Юу болсон гэсэн чинь манай дүүгэн бүгд өөрийгөө монгол хүн биш. Монголын соёл надад хамаагүй. Тийм учраас би энэ зоолтод чинь авалцахгүй гэсэн байна. Тэр хүүхд болохоор уулын багтаа Японд ирсэн боловч Японыг муухай гэдээ ирсэн хүмүүс байхгүй юу? Японд амьдарч чадахгүй, Японд их муухай газар. Монголдоо Монголын нэснээр байгаа ирсэн. 7 настай ирсэн. Одоо 5 жил болцсон байхгүй юу? Япон хэлээ мартсан. Тэгсэн чинь сүүлийн 2 жил аниме үзсэн. Аниме үзээд тэрэндээ оныг авцсан гэсэн юм. Тэгэнгүүт яаж харагдаж байна? Японы соёл хүчтэй, Япон гоё харагдаад. Тэгээд Монголын соёл болохоор юу ч хөө цулгаа хаасан. Харин бүгдийг улс орчаад байдаг. Эннээс болоод нөгөө Монгол соёл тэр золголт модлол цагаасаар марчин гэж боддоггүй. Ийм нөлөө үзүүлээд. Тэгээд одоо энэ хараа амрын бодлыг бол манай бүгд л авах яг үздэг шүү дээ. Баг болон тэгсээр одоо 50-60 оны Солонгос амьдралыг амар сайн мэдээд байх юм. Орой ямар хоолойтой хичээлдээ яаж авдаг гэсэн. Тэгтэл одоо вэж өвөө эмээдэр нь яаж авч ирсэн юм гэдэггүй шүү дээ. Тэгээд одоо тэр Мулан гэх кино шүү дээ. Энэний хүннүүгийн дайчид гардаг хэсгийг монтажлаад хахад үргэлжлэн фэйсбүүкээр явуулж байна. Тэрийгээ үзээд байсан дээ шүү дээ. Одоо өөр контент байхгүй ч юм. Тэгэхээр одоо энийг бол яаралтай нөхөд орон зайгийн төлөвлөх гэсэн хүсэл байгаа юм. Тэгээ энэ дээр одоо яарч байхгүй төрийн дэмжлэг болоод хүн бүрийн оролцоо чухал болтой. Яа тэгвэл монголчууд бид нар цөөгүүлээ. Тэгээд эдийн засгийн чадвар юм. Тэгээ энэ дээр оюутнууд яаж оролцож болох юм бэ? Оюутнууд бол нийгмийн хамгийн шин саргал зүйлийг хамгийн цагийн альсыг одоо хамгийн төлөвлөлтөөр хөдөлдөг хамгийн хүчтэй гэсэн шүү дээ. Тэгээд дээр нь одоо манай Монголын түүхийг аваад үзэх юм бол бүх цаг үедээ залуучууд тэр түүхэн хэрэглэж шинжилтийг хийж ирсэн. Мадун хаанаас авах. Мадун хаан эцэг нь одоо тэр авч явахгүй нэ шинжилгээ хийж чадахгүй нэ гэж үзээд аваад амин аваад өөрөөр аваад мандуулсан шүү дээ. Дараа нь ингээд 13 дараа 100 их Монгол улс дээр Чингис хааны түүх байж 10-аас байж алцаар аваад болгосон. Тэгээд 11 оны эрхчлөөний хөдөлгөөн, 21 оны хойцсол. За тэгээд сүүлд 91 оны арчилсан хойцсол. Андаа залуучууд хийжсэн. Тэгэхээр оюутнуудад оролцох боломж нь байна шүү дээ. Нэгд одоо мэрэгжлийнхээ дагуу судалж байгаа зүйл дээр энэ нэшн брендинг болоод Монгол контентыг одоо гадаад яаж гаргах юм, маркетингийг яаж хийх гэдэг дээр одоо судалгааны ажил хийгээд тий. Одоо энэ дотор хүүхдүүд байна уу? Маркетингийн анги, социологийн анги юм уу? Урлагийн менежментийн анги ч юм уу тий. Курсын ажил, дипломын ажил, тэр магистр, докторийн ажлуудыг ийм хийдэг. Аваа тиймэр аваа.
онцлог бас нөлөөлөг бас юм биш. Тийм чинь ирээдүйд Монгол улстай хэрэгтэй. Ер нь бол хүний амьдралын зах зээлийн зарчим бол ерөөсөө л тийм аа. Хэдий олон хүнд хэрэгтэй зүйл хийн. Тэрний өгөөж нь их болоод чиний амьдрал сайхан байна. Яс залуучууд энэ дээр оролцоосай. Яг энэ төслүүд дээр бол өөрийн биеэр оролцох бас боломжтой байна шүү дээ. Зураач аниматор найруулагч